Ахлагч Ч Дэлэг Бунцэг нь 1992 онд Төв аймгийн Баян цагаан сумын нутагт төрсөн. Ам бүл дөрөв эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2010 онд Төв аймгийн 100 мод сумын Хүмүүн зохицбор бүрэн дунд сургуулийг төгссөн. 2011 онд ахлагчийн сургуулийг төгссөн. Ахлагч Дэлэг Бунцэг нь 2010-аас 2017 онд онцгой хөдлийн ерөнхий газрын харьяа аврах тусгай ангид эрен хайх аврах салбарт аврагч 2018 оноос одоо хүртэл үндэсний аврах бригадын эрен хайх аврах салбарт ахлагчаар ажиллаж байна. 2021 оны 2 дугаар сараас тус бригадын эрен хайх аврах салбарын ахлагчаар томилогдсон төрийн тусгай албанд 15 дахь жилдээ ажиллаж байна. Ахлагч Дэлэг Бунцэг нь 2016 онд Бүгд найрамд Хятад ард улсад хот дотор эрен хайх аврах ажиллагааны сургалт, 2013 онд Оросын холбооны улсад үнийн шумбагч бэлтгэх даллах сургалтанд хамрагдсан. 2012 онд Архангай аймгийн Өгийн нүүр сумын Өгийн нүүрэнд осолдсон нэг иргэний Хинтээ аймгийн Бачирит сумын нутагт онон голд осолдсон нэг хүний буцалтгүй нэрвэгдэгчийг эрен хайх ажилд 7 хоног үүр гүйцэтгэж Урал Родо маркийн 2 автомашин, нэг чиргүүлийг татан гаргасан. 2012 онд Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Сэлэн аймгийн Ерөө, Өдөр зэрэг сумдын нутаг дэвсгэрт гарсан ой хэрийн төмөрт 32 хоног, Улаанбаатар хотын Туул бол Сэлэн аймгийн Тавтын Застав, Баруун бүрэн сумын нутаг Орхон бол Өөрхангай аймгийн Орхны хүрхрээ орчимд усан тосолдсон нийт 7 буцалтгүй нэрвэгдэгчийг эрен хайх ажиллагаанд 22 хоног үүрэг гүйцэтгэж, гаригээр хуулийн байгууллагад хүлээлгэн өгч, үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан. 2014-өөс 2015 онд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд мотогуудлагын 4-р ээлжээр үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн. 2013-аас 2017 онд Дорнод аймгийн Баян, Сэлэн аймгийн Минжин хангай, Өдөр, Түнхэл, Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр, Дадгал, Бэндэр, Норвегийн сумдуудад Сонгон айрхан дүүргийн зүүн салааны нутаг дэвсгэрт гарсан ой хэрийн төмөр, говь компанид гарсан объектын төмөрт нийт 179 хоног. Улаанбаатар хотын Туул бол Сэлэн аймгийн зүүн бүрэн, Ховд аймгийн Мянгад, Төв аймгийн Лүн сумдын нутаг дэвсгэрт усан тосолдсон нийт 21 иргэдийг эрен хайх аврах ажиллагаанд нийт 30 гаруй хоног үүргээ амжилттай гүйцэтгсэн. 2017 онд Завхан аймгийн нутагт орших Отхон тэнгэр ууланд 17 уулчин осолдсон дуудлагаар 4 хоног үүрэг гүйцэтгсэн. 2017-2018 онд Шүхрийн хавар намрын буултанд нийт 49 удаагийн буултыг хийсэн. 2019 онд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан Заамар компани уурхаад гарсан ослын дуудлагаар 9 хоног үүрэг гүйцэтгэж, осолдсон 3 нэрвэгдэгчийг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 2020 оны 3 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан гаднаас иргэдэд татан авах ажлын хүрээнд тусгаарлан ажиллах байранд галын аюулгүй байдаг дотоод хэв журмыг сахиулах үүрэг гүйцэтгсэн. 2023-аас 2025 онуудад Хинтээ нурууны ноён оргил асрал тайрхан 2799 м, Алтай нурууны ноён оргил мөнх цаст их богдуул 3957 м, Саяны нурууны ноён оргил мөнх сардаг 3491 м, Алтай таван богд хүйтний оргил 4374 м тус амжилттай оргилдсон. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний командлагчийн санаачлага, Монгол улсын алсын хараа 2050 хөтөлбөрийн 5-1, Монгол улсын засгийн газрын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5-1-2, онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А247 дугаар тушаалаар Хөвсгөл нурд 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах ажиллагаанд 12-оос 16 метрийн гүнх, 150-аас 300 метрийн урт ган тадлага, 29, 21, 18 мм-ийн тороосыг хөлөг онгоцны урд хойд хажуу талд холбох, бэхлэх, салгах, бөгжлөх, тайрах, залгах, өрөөдөх, тасдах зэрэг ажиллагааг үүрэг гүйцэтгэж ажилласан. Мөн 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гарах ажиллагаанд нийт 14 удаагийн шумбалтыг 9 цаг 33 минут хийж гүйцэтгсэн. Ахлагч Дэлэг Бунцэг нь 2017 онд аврах тусгай ангийн шилдэг аврагч,
Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2015 онд энхийн төлөө медаль, 2017 онд шударга журам медаль, 2019 онд цэргийн хүндэт медаль, 2021 онд цэргийн гавьяаны одон, 2025 онд цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор тус тус шагнагдсан. Мөнхийн гэрэлтэй санаа зорилгон үрж өдрөг саруул Монголын онцгой ирсэн эрхийг зоригт манай онцгойхон тэгвэл олныхон итгэл даврагч та игнэж игдэн манай онцгойхон